Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр хэдүүлээ дуулан шалгалтын талаар мэдэж авцгаая. Би та бүхэндээ дуулан шалгалтын талаар тайлбарлаж өгөх болно. За дуулан шалгалт нь болохоор англи хэлний төвшин тогтоохоос нэг төрлийн шалгалт байгаа. Тэгээд энэ нь болохоор нэг цаг үргэлжилдэг. Тэгээд ер нь бол интернетэд бичсэнчлэн 6,000 гаруй их сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Тэгээд мөн их сургуульд орох гэж байгаа хүмүүстэй зориул өгч болно. Эсвэл нөгөө гадаад руу цагаачлалаар ч юм уу ажлын виза хэрэгтэй болсон тохиолдолд англи хэлний төвшингээ тодорхойлох хэрэгтэй болсон тохиолдлуудад энэхүү шалгалтыг бас өгөх боломжтой байдаг байгаа. За энэхүү шалгалт нь болохоор унших, ярих, сонсох, бичих гэсэн 4 ур чадвараас бүрддэг ийм шалгалт байна. За хэрвээ та дуулангоо гэдэг шалгалтыг өгөх юм бол мөн нөгөө та бүхний орох гэж байгаа сургуульч нь дуулангой шалгалтыг хүлээн зөвшөөрж байгаа тохиолдолд ямар оноогоос ямар оноо руу хувирах вэ гэхээр жишээлх юм бол 75-аас 80 оноо авлаа гэж бодъё дуулангой шалгалтын дээр. Тэгвэл энэ нь болохоор 5 оноо руу хувирах нь 85-аас 90 оноо болохоор 5.5 оноо руу хувирна. Гэх мэтчлэн ийм онооны задаргаа нь мөн байдаг бахнэ. За тэгвэл хамгийн гол зүйлдээ орцгоё. Reading шалгалтанд reading хэсэг дээр нь ер нь юу байдаг вэ гэдэг талаар ер нь товчлоод ярив. Хэрвээ та бүхэн энэхүү шалгалтыг өгөхийг хүсэж байгаа бол нөгөө free байдаг байхгүй юу? Ер нь бол юу руу н ороод үзэх юм бол вебсайт руу н ороод үзэх юм бол одоо эхний нэг юм free дасгал нь ингээд free байж идэг гэсэн. Яг шалгалтаа өгөө гэх юм бол мэдээж төлбөрөө төлөөд өгөх боломжтой байгаа. За хэдүүлээ reading part-ыг нь харах юм бол одоо иймэрхүү юм тийм иймэрхүү reading-ууд орж ирээд за энэ тохирсон одоо өгүүлбэрийг нь сонгоорой гэдэг ч юм уу тийм иймэрхүү дасгалууд ирж болно. Энэ дээр болохоор минут нь гүгээ явж идэг. За дараа нь болохоор иймэрхүү үг нөхөх дасгалуудаас айгүйх орж ирдэг. Ингээд тухайн үг өгүүлбэрийг яг уншиж ойлгож байгаа дараагийн өгүүлбэрийн үг хэсгийг нь яг зөв олж бичдэг ийм даалгавраас түгээмэл орж ирдэг. За жишээлх юм бол энэ хэсэг нь болохоор яг бичигдсэн хэсэг байна тий. За мөн адил өөр төрлийн текстээс мөн оруулж ирсэн байгаа. За энэхүү текстийг ер нь бол яаж ажиллах вэ гэхээр уртлын хойдлын үгнүүдийг аягүй сайн уншиж ойлгох хэрэгтэй. Тэрнээс бол яг энэ үгэн дээрээ төвлөрнө гэсэн үг биш. Яг энэ тухайн өгүүлбэрийг уншиж ойлгоод энэн дээр тэгвэл энэ үгэн дутуу байгаа юм байна гэж бодох хүртэл ер нь бол унших хэрэгтэй. Тэрнээс бол шууд таагаад ерөөсөө тавьж болохгүй шүү. За тэгээд энэхүү reading хэсгийг ер нь generally яаж ер нь reading хэсгээ сайжруулах вэ гэхээр иймэрхүү ийм текстүүдийг уншаад байвал зүгээр. Текстүүд гэдэг нь одоо жишээлх юм бол англи хэлний номнууд идэг шүү дээ. Тэрэн дээр гарч байгаа одоо баг зэргийн текстүүдийг уншаад асуултанд хариулах ч юм уу тий. Иймэрхүү маягаар энэхүү reading үг нөхөх дасгалууд дээр бэлдэх бахнэ. За энэ IELTS-ийн reading-тэй харьцуулахад харьцангуй өөр байгаад байгаа байхгүй. За speaking part-ийг нэрлэлээ харах юм бол одоо иймэрхүү өгүүлбэр өгөгдсөн. Тэгж энийг үгээс уншиж ойлгонгуудаа энэ record гэдэг хэсгийг нь дарж агаад энэхүү асуултанд хариулахаар ярина гэсэн үг байхгүй. За жишээлх юм бол хэдүүлээ энэ өгүүлбэрийг харцгаая. The information comes from many sources, including people around us, media, even our own thoughts гэж байна тий. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр мэдээлэл нь болохоор маш олон сурвалжуудаас гарч авдаг. Одоо жишээлбэл бид нарыг тойроод байгаа одоо медиа бид эсвэл бүр бид тэр байтугай бидний өөрсдийн үзэл бодлоос хүртэл ингэж мэдээллүүд нь гарч ирж байдгаа гэж утгатай өгүүлбэр байна. За тэгэхээр энэхүү өгүүлбэрийг бүтэн уншчихгуудаа асуултанд хариулж ярина гэсэн үг байхгүй. 1 минут 24 секунд ярьж байна гэсэн үг байна. За тэгээд мөн иймэрхүү зурагнууд орж ирдэг. Одоо жишээлх юм бол энэ зургийг хараад яриараа гэдэг ч юм уу тий. За энд хоёр хүүхэд байна. Тэр хоёр хоорондоо инээж ийн гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар англиар ярина. За ингээд ярьж байхдаа болохоор ер нь иймэрхүү үгнүүдийг ашиглавал амар зүгээр байдаг. In my opinion it seems to me I would say that гэдэг ч юм уу. Миний бодлоор надад тгийж санагдчихээн. Би тгийж хэлэх байсан гэх мэтчлэн. Миний бодлоор гэх мэтчлэн үгнүүдийг ашиглаад энэхүү зургийг яг өгөгдсөн минутанд зөв тайлбарлана гэсэн. За тэгээд нөгөө гацаад энэ нь тэр хэсэг байна гэж ч юм уу тий. Ингэж бодох тоолнд ер нь секунд гүгээд байгаа учраас аль болох маш олон өгүүлбэрүүдийг эмх цэгцтэй хэлэх нь зүйтэй байгаа шүү.
За writing part нь болохоор бичих хэсэг нь болохоор бас яадаг вэ гэхлээрээ одоо энэ бос юм зураг өгөөд тэгээд зургийн дагуу ер нь зурган дээр юу гарч байгаа талаар бичдэг байхгүй. Жишээлх юм бол энэ охин төрсөн өдрөө тэмдэглэж байна те. Тэгэнгүүл this girl is celebrating her birthday with her family гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар өгүүлбэрээ эхлээд айгүй эмх цэгцтэйгээр бас бичих хэрэгтэй. Тэгээд учир нь because she has waited her birthday for a long time гэдэг ч юм уу те. Айгүй тийм эмх цэгцтэй грамматиклийн алдаа бага зэрэг гаргаж ичнэ. За мөн адилхан иймэрхүү асуулт өгөөд энэхүү асуултандаас хариулахаараас бичиж болдог байгаа. За тэгээд энэхүү одоо writing part-ийг ер нь бэлтгэхдээ яаж бэлтгэх ёстой вэ гэхэлэр юм холбоо зүгнүүдийг айгүйх оролцуулж өгмөр байна. Жишээлх юм бол одоо moreover in addition гэх мэтчлэнтэй энийг speaking-гээс илүү ер нь бол бичих хэсэг дээрээ илүү анхаарал оруулж өгвөл зүгээр байдаг. За тэрнээс иш бол одоо ингээд дандаа үргэлжилсэн урт өгүүлбэр бичээд ах нь ер нь бол айгүй зохимжгүй байгаа даа шүү. За дараа нь болохоор listening part энэ. Listening part-ийг ер нь яаж бэлдэх вэ гэхээр хэрвээ IELTS та бүхэн бэлтжижсэн бол listening part бол маш амархан байдаг. Яагаад тэгэхээр энэ дээр нэг юм сонсоод тэрийг ингээд юу гэж бичснийг нь бичнэ гэсэн үг байхгүй яг энэ хэсэг дээр нь гэсэн үг. За нэг хоёр өгүүлбэр ч юм уу тэ эсвэл хоёр өгүүлбэр ч юм уу хамгийн ихтэй хоёр өгүүлбэр орчим хэллээ л тэгээд тэр өгүүлбэрийг нь биччихдэг гэсэн үг. За мөн адилхан энэ дээр ч гэсэн адилхан listening part-ууд дандаа нэг иймэрхүү хэсгүүд айгүйх орж ирдэг байгаа. Тэгэхээр listening part-ууд дээрээ яаж бэлтэх вэ гэхэлэр ийм подкастуудыг бас сонсч ивэл амар зүгээр нөгөө англи хэл дээрээ гэдэг шүү дээ. Жишээлх юм бол би энийг та бүхэн санал болгоё. BBC Learning English гэдэг ийм одоо YouTube сувг байгаа. Энэ YouTube сувг руу орох юм бол маш энгийн үгээр тайлбарлсан, маш сонирхолтой сэдвүүдээр ярьдаг хгүй. Тэгэхээр амар хүнд үгээр гэхээсээ илүүтэйгээр яг юм хүн англи хэл сурж байгаа хүмүүст зориулагдсан байдаг. Учираас ингээд сонсоход илүү их тохиромжтой байдаг. Тэгэхээр энийг бас та бүхэн subscribe хийгээд сонсоод үзээрэй. Тэгээс миний сувгийг ч гэсэндээ subscribe хийхээ мартаваа. За ийм байна. Тэгэхээр та бүхэндээ өнөөдөр ийм дуулангой шалгалтын талаар тайлбарлаж өглөө. Тэгээ илүү их мэдээлэл авах хүсэх юм бол дуулангой шалгалтын талаарх мэдээллийг интернетээс зөндөө олон хайж унших боломжтой байгаа шүү. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.